Одонтой ээжүүдийн төлөөлөл хөрөх толгойлсон ээж мөнх цэцэг 4 хүүхдийн хамт айлын хашаа дамжин нүүж олон жил амьдарчээ. Ингээд хүүхдүүдийнхээ хүүхдийн мөнгийг цуглуулж 28 сая төгрөгөөр өөрсдийн гэсэн газар авсан байна. Харин одоо тэд өөрсдийн гэсэн байшинтай болохыг зорж хүүхдүүдийнхээ төлөө хөдөлмөрлөж байгаа. Харин энэ хүсэлтэд давхцсан одонтой ээжүүд группийн ээжүүд нэгдэн мөнх цэцгийг 4 хүүхдийнх нь хамт байшинтай болгохоор нэгдсэн байна. Мөнх цэцэг Монгол Улсын боловсролын их сургуулийг утга зохиолын ажилтан сэтгүүлч мэргэжлэр суралцсан төгссөн ч мэргэжлэрээ ажиллаж өөрийн карьерийг хөөж чадаагүй байна. Тэрээр 2 дугаар курс дахтаа нөхөртөөгөө танилцаж 2008 онд эхний хүүхдээ төрүүлж байжээ. За ингээд 4 дахь хүүхэд нь 1 настай байхад нөхөр нь өөр амьдрал сонгож явсан байна. Түүнээс хойш тэрээр 8 жил 4 хүүхдээ ганцаараа өсгөж өргөтлөөлөн амьдрахдаа хүнд хэцүү зүйлстэй тулгарч байсан ч бууж өгөөгүй өнөөдөр хүрчээ. Тухайн үедээ бол ингээд жоохон гой сайхнаа мэдрэхгүй тэгэл ямар ч гэсэн дээлээ шинээр хийлгээл тэгэл хүүхдүүдэд дагуулаад тэгэл одонгоо авсан. Тэгтээ нөгөө салцсан байсан ч гэсэн манай нөхөр ирсэн. Нэг зурганд бол хамт орсон л та. Яг гоо би очивол хэцүү ах уу гэхээр би зүгээрээ миний хань хүрээдэр гэл хамт зураг авахулчаал тэг явчихсан. Түүний хүүхдүүд 8, 10, 15, 18 нас хүрсэн байна. Хүүхдүүд нь авьяас бэлэгтэй, хүмүүжүүлтэй тул мөнх цэцэг сэтгэлийн хаттай байж чаддаг болохоо хуваалцж байлаа. Эхний хэдэн жил жоохон газар ингээл би нэг жоохон зурагл санаад байт юм аа. Нөгөө ингээл уйлал ээж идэг гэсэн. Тэгээ сүултээ олвол би өөрөө түлээ нүрсээ зөөн өөр амьдрал авч явна, цагийн ажил хийн, би амьдралаа үргэлжлүүлж чадчихээн, болж гин өөрийнхөө хийсэн хөдөлмөрөөр ингээд өөр хүүхдээ ингээд төсгөө явж гин айгу гоё байсан. Тэг өөртөө илүү ихтгэлтэй болсон. Урам авсан. Нүүхтэй бас их адал явдалтай. Бороо ороод 3 өдөр дамсан нүүдэл болсон. Адар бороо ордог, хатаадаг. Дахиж хатаагаал гэрээ барьж явах хооронд дахиж нороол гэх жишээний тэгээ нөгөө жоохон нам дор газар болохоор жоохон хаяа маягаар ус орж ирнэ. Тэгээ нэг хүн амтнан гууж агаал амбар барил нөгөө дээврээр нь ус гоороод нөгөө хураасан хувц минь нормч гэдэг юм уу. Ер нь нэг жоохон ингээд нүүц суугаад яваад байвал маш их ядардаг, тавдахгүй байдаг учраас одоо миний хүсэл мөрөөдөл бол яаж хийж агаад байшинтай болно гэсэн мөрөөдөлөө тэгээл явж байгаа. Манай одоо мөнх цэцгийн хувьд бол өөрөө зүгээр одоо хорооноос хин нэг юм өхийг хүлээд суудаг биш. Маш ийм аривч хямгч те юмхнаар юм хийдэг. Өөрийнхөө одоо те одоо ядаж бид нар ингээд нөө байшин бариад өгчлөө гэтэл чинь тэрийг цааш нь аваад явах хүн хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр энэнийг бол манай мөнх цэцэг хамгийн сайн хийж чадах энэ хүн юм уу юм байна гэж бид нар бол харсан. Манай ээжүүд одоо сонгон шалгаруулах комисс гээд бас дандаа одонтой ээжүүдээр бүрдсэн ийм баг байгаа. Тэгээ тэр ээжүүд маань бол хоорондоо ярилцаад тэгээд мөнх цэцгийгээ бол сонгосон байгаа. Тий, манайх нэг энэ барилгуудын дунд ер нь их олон жилээс л та тэгэл эндээс ингээл барилгачлалт болоод одоо энэ талаас барилгачлалт болоод тий ер нь эндээс ингээд нүгэл тухайн үед би нэг гашаа аваагүй байсан л та. Тэгээд яасан чи гашаанд зай авахгүй гэхээр ийшээгээ нэг айлын хаалга тогшиж яваад тэгээд харин энэ айл булахаар болоод тэр үедээ бас нэг яарсан тулгамдсан хүн чинь тэр үедээ л айгүй их баярлж ирсэн. Яа нэг өвөлчихсэн хүүхдүүдийнхаа сургуульд ойрхон ингээ хүүхдүүдээ явуулах боллоо гэд би тэр үед бас их баярлсан. Тэгээд ямар ч гэсэн хүсэж зарснараа өөрийн гэсэн газартаа боллоо. Одоо тэн дээрээ сайхан байшингаа сүндэрлүүлээд тэгээ ингээ сайхан амьдрна гэж бодож байгаа.